Сэлэв дэд төв төслийн газар чөлөөлөлтөд Сүхбаатар дүүргийн 14-р хороо, Чингэлтэй дүүргийн 14, 18-р хорооны 2206 айлын газар багтсан байна. Газар чөлөөлөлтийн ажил 2 сарын өмнөөс эхэлсэн. Одоогоор 250 орчим айл өрх газар үл хөдлөх хөрөнгөө үнэлүүлж бичиг баримтаа зэгцэлсэн байна. Эхнээсээ нөхөн олгороо авч эхэлжээ. Манайхны 500 м квадрат 2 дахь байшин 3 гараж маргаж тахаа. Өдөртөө ямар ч үнэлж чадж байна. Бас хүний хөдөлмөрийг бол бас арайч үнгүүдүүлэхгүй гаягүй бас үнэлж чадж байна л шүтчтэй. Манай хувьд бол болж л байх шиг байна. Гэхдээ арай нэг 150 хүрэх. Би энэ 150 хүрэхцөө гэж бодсон арай хүрсэнгүй тий. Манай газар бол яг нэг 118 квадрат л та тий. Байшинныхаа 6 4 харьцаасан юм. 14 саяар бодогдсон юм одоо тий. Эхний ээлжид 500 айлын газар үл хөдлөхийг чөлөөлөхөд 88 тэрбум төгрөг зарцуулахаар төсөөлсөн байна. Газар чөлөөлөлтөд багтсан айлуудаас судалгаа авахд 98% нь зөвшөөрсөн байна. Нийтдээ 158 талбар хамарч байгаа. Ингээд 158-аад бол 2206 нэгж талбар байгаа. Одоо бидний хувьд бол одоо энэ төв зам дагуу байгаа аж ахуйн нэгжүүдээс бусад хооших энэ айлуудын газрыг одоо хоёр үе шаталтаа үнэлгээтэйгээр үнэлээд явж байгаа. 7 сар наадмын дараа гэхэд бид барилгын зураг төсөл бүрэн дуусаад барилгын компанийг барилгыг одоо гүйцэтгэх барилгын компаниудыг сонгон шалгаруулах ажил эхэлнэ. Газар чөлөөлөлтөд багтсан айл өрхүүдийн бичиг баримтын зөрчлөөс болж ажил сунжирч байгааг хэлж байлаа. Газрын маргаан, кадастрын зураг, газрын хэмжээний зүрх, байшиндаа үл хөдлөлийн гэрчилгээ аваагүй олон жил болсон. Өмчлөх хэрэг шилжээгүй гэх мэт бичиг баримтын зөрчил их байна. Сураад үе ирэх нэгдэг асуудал. Хуулиараа жилийн дараа үе ирэх нэгдвэл тэр хугацаанд болоог 3 сар 6 сар болсон ч гэдэг ийм асуудлууд маш их гарч байна. Улсын бүртгэлийн асуудлуудыг гэхэд одоо Сүхбаатар дүүргийг одоо төрөө бүглэрүүлэх нь бол одоо яг энэ байран дээр улсын бүртгэгчийг авчаад хувийн эрх хаах, мөн дээр нь улсын бүртгэлтэй холбоотой хууль зүйн зөвлөгөө мэдээлэл өгч байна. Сэлэв дэд төв төслийн хүрээнд 12,000 айлын орон сууц баригдана. Нийслэлийн орон сууцны корпорац 6 дэд төвийн төсөл хэрэгжүүлж гэр хорооллыг дахин төлөвлөх, орон сууцжуулах ажил үргэлжилж байна.